Монгол банк хуулиа хэрэгжүүлж ажиллахыг шаардсан иргэд өнөөдөр 50 суулт хийж Монгол банкны ерөнхийлөгч Баярзаханд шаардлага үргэлжлээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд холбогдох байгууллагууд валютын ханшийг тогтвортой барих бодлого хэрэгжүүлээгүйгээс долларын ханш өнөөдөр 2565 төгрөгт хүрсэн байгаамаа. За энэ нь энгийн ард иргэдийн амьдралд дарамт болж байгааг тэд шүүмжиллээ. Өнгөрсөн 2 жилийн ханшийн өсөлтөөр шалтгаалan нэг иргэн 1 сая 200 мянган төгрөгийн алдагдaltaй байсан тухай судалгааны дүнд мөн гарсан байгаамаа. Тэгэхээр Монгол банкыг бол ерөнхийлөгч маань Монгол банкныхаа хуулийн дагуу хуулийнхаа өрөөнд л ажилласаа гэж хүсэж байна. Хамгийн гол шаардлага энэ төртөөсөө л юм. Монгол банкны үндсэн чиглэлээр үндсэн ажил нь болохоор Монгол төгрөгийн тогтвортой байдал энэ төгрөгийн тогтвортой байдлыг л хангахад орчиж байгаа шүү дээ. Тэгээ энэ хурцтай өсөж байгаа савлгаатай байгаа энэ халиотын анш чинь иргэд аж ахуй нэгжид хуваарь бизнес эрхлэгчид маш их дарамт болж байна. Тийм болохоор та бүхэн маань энэ төгрөгийн аншин дээр л анхаараач. Энээс ч улбаглаад бүх юмны үн нэмэгдэж байна. Өнөөдөр одоо кофе гэж Томс гэх кофе шоп байна. 10 хоног юм 6100 төгрөг байсан. Өнөөдөр одоо та бүхэн маань юу руу ороод хаар тэр кофе шопоор ороод кофе 6700 болчихсон баг жишээтэй. Өнөөдөр 600 төгрөгөөр ханшин үн нэмэгдсэн ба шүү дээ. Энэ бизнес хуваарь бизнес эрхэлж байгаа хүний хувьд угаасаа мөнгө энэ ханшийн өөрчлөлт яаж хүн дээр тусч байна гэж нэг тайлбарлыг өгөхөд нэгдүгээр иргэдийн худалдаа авах чадвар буурч байгаа. Нэг энэ ханшийн өсөлт хоёрдугаар энэ ханшийн өсөлтөөс чи хамаарат өргөн хөрөнгөний бараа бүтээгдэхүүн бүгд өснө. Бензин юу вэ? Гурав бас бүгд өснө зөө. Дараа нь энэ чинь иргэдийн худалдаа авалт буурна гэдэг маань жижиг дунд энэ хуваарь бизнес эрхлэгчдийн бизнесийн амжилт угаасаа одоо энэ дэш бизнесийн өсөлт угаасаа аягүй саарна гэсэн үг. Өнөөдөр мөнгөтэй болж иж боломжтой болж иж дараагийн шат үйлдвэрлэлөө ахисан төвчнлөө гарна хөөс мөнгөгүй хизээч үйлдвэрлэл мөрөөдөд бүтэхгүй байхгүй. Одоо 2565 төгрөгтэй дэвсэж байна. Нэг төгрөгийг тэгнүүлээ тавиул яг 2565 ширхэг бол ийм хэмжээний том халбаатай за ажиллаж байна. За тэгээд энэ удаан дараас ямар очтой гэхээр энэ өөрөө 1700 төгрөг байх үед одоо одоогоор улсын хурлын гишүүн одоо 1717 боллоо гэдэг ийм зүйлийг бол ярьж хэлсэн. Гэтэл өнөөдөр ингээд өмнөөс хойш дахиад ийм хэмжээний нэмэгдсэн байж хад одоо манай улсын хурлын гишүүн мөнх болтод бус албаны хүмүүсүүд ерөөсөө энэ асуудлаар олигтой тайлбар хийж өгөө хэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүн болохоос өмнө мөнгөний ханшны талаар санаа зовж өгөө хэлжсэн мөртлөө ингээд ханш өсчүүд байхад чинь ерөөсөө өгөө хэлэхгүй таг болцсон байгаа нь шаардлага төрүүлж байна л да. Тэгэхээр одоо яг ажил хийдэг цагаа мэдээж улсын хурлын гишүүний хувьд бол одоо энэ төрийг одоо хашиг буулгах хэрэгтэй юм уу, буухгүй хэрэгтэй юм уу? Ер нь манай өргөн хэрэглээний бид нар бол одоо 90% нь бол нийт импортын 90% бол бид нар өргөн хэрэглээнийхоор 90% гаднаас авдаг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 7 тэрбум орчим долларын одоо импортын бараа бид хэрэглэж байна. За энийг бол бид нар ингээд 500 төгрөгөөр л одоо 2 жилийн хугацаанд ханш 500 төгрөгөөр унлаа гэхэд дунджаар 3.5 их найт төгрөгийн алдагдалт одоо аж ахуй нэгжүүд болоод иргэд оржээ. За 3.5 их найт иргэнийг одоо бишээ төгрөгийг 3 сая иргэнд хуваавал нэг иргэнээс 1 сая 200 мянган төгрөгийн алдагдлыг энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд үлдчихэж иргэн бүрээс алдаж одоо энэ ханшийн өөрчлөлтөс зөрүүтэй болоод байна. Тэгэхээр бол ийм их хэмжээний алдагдалт иргэдийг аж ахуй нэгжүүдэд оруулчаад энэ асуудал дээр олигтой тайлбар хэлэхгүй. Одоо яг их хөдөл байгаа одоо төр их дээд байгууллагын гишүүн тийм их байж энэ асуудыг шийдэхгүй байгаад байгаа хамсалтай.